guys. За өнөөдрийн бичлэгээ манай ээжийн зөвхөн юу байдгийг харцгаая. Надтай хамтаарай. За мэдээч ийм гоё зүгвэ. За хамгийн түрүүнд ийм хөрхөн чимэглэлээ. За тэгээ нүдний шил байна. Ийм гоё нүдний шил байна. Хэдий талаараа ийм гоё өргөн. За тэгээд ийм гоё шилтэй явдаг байна. За одоо хамгийн гол хэсэг болох цонхлуугаа урцгаая. За хамгийн түрүүнд мэдээж төрөвч гарч ирдیں۔ Манай ийм гоё төрөвч байна. За тэгээд ийм олон карт ийм байна. Энэ яг өдөр тутамдаа хэрэглэдэг карт нь байна. Ийм гоё карт нь байна. Дотор их мөнгө байгаа хаа. За тэгээд ийм карт нь байна. Энэ бол манай эзэм хэрэг болдог. Өдөр тутамдаа гэх юм уу гадуур явчихтаа шууд ингээд арсандаа түрхчихэнгүүт шингээд алга болдог юм. Маск ч юм шиг тарж юмсэг мэдэхгүй байна. Ямар ч хэлсэн тэр хоёр. Порлон гарч ирж ийм хөрхөн. Ийм хөргөн жижигхэн байна. За тэгээд ийм тэр тэрийн кушн гарч ирсэн. Ийм гоё кушн гарч ирсэн. Энэ болохоор нүуний газраа өнгөлдөг багс байна. Сойз байна. Манай ээж тэмдэглэл судлах дуртай болохоор дандаа дэвтэр балтай явж идэг. Тэгээд ийм дэвтэр байна. Жижигхэн. Энэ бал нь байна. За энэ бол нэг сүүдэр баха тий. Ингээ сүүдэр гарч ирж байна. Хоёр талтай сүүдэр. Манай ээж үнэртэй бас амар дуртай. Гэхдээ ингээд гадуур явахдаа томоор навч явж чаддаггүй. Авч явахад амар хүндэт болохоор энэ жижигхэн савнд хийгээд нэрийг биччихдэг байгаа. Ийм үнэртэй бас байна. Дахиад ийм үнэртэй бас байна. Хоёр өөр үт юм байна. За тэгээд нөгөө нэг тос нь байна. Амар гоё. Би ихтэй брэнд мэдэхгүй л юм л да. Гэхдээ энэ бас гоё. Ээжийг төрхийг харангуут манай ээжээс энэ тосыг төрхөнгүүд амар гоё гялалцдаг. Яг ийм гоё тос. Ийм гоё тос байна. За энэ. Энэний нөгөө нэг юу гэдэг вэ? Ампул. Тэ ампул.